Монгол Улсын их хурлын гишүүн цэцгээр ахлуулсан сэргийгт эрчим хүч тархмал их үүсвэрийг дэмжих, ногоон төслүүдийг дэмжих чиглэлээр их хурлын тогтоол гарсан. За энэ тогтоолын хүрээнд бол бид нар юу богино хугацаанд сэргийгт эрчим хүч болон ногоон төслөөр юу шийдэж болох юм бэ гэхээр нэгдүгüүрт бол одоо эрчим хүчний дутагдлыг маш богино хугацаанд ерөөдөө 1 жилийн дотор тархмал их үүсвэрийг шийдэх бүрэн боломж байна. Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд үтцийг бодлогын хэмжээнд дэмжиж хувийн хвшлэлтэнд бодлогоор нь дэмжлэг үзүүлэх боломжийг өгж байгаамаа. Тэгэхээр үүн дээр бол их хурлын ажлын хэсэг нь гаргасан тогтоолоо гаргаад орхих биш, хойноос нь хяналт тавиад хэрэгжүүлэлтэн дээр хяналт тавьж шахалт шаардлага тавих чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол харж байгаа хувийн хвшлүүд маань цахилгаан тээвэр болон сэргийгт эрчим хүчний хувийн хвшлүүд ер нь бол маш богино хугацаанд төрийн бодлогын дэмжлэгтэй бол цахилгаан тээврийн дэд үтцийг хийгээд шатхууны хамаарлыг бууруулах бүрэн болцоотой гэж санал нийлж байгаа. Тэгээ дэд үтцийн хувьд санхүүжилтийн шийдэлтээр бол одоо бид нар бол докторжуулалтын гэрчлэгээ, карбон кредит, за газар олгуулалтын гэсэн олон стандартууд тодорхойгүй байна. Зарим нэгэн эрчим хүчний зохицуулах хорооны журмууд хүн цогцолтолтой байгаа. Тэднэр дээр бол салбарын яамдууд болоод чиглэж ажиллаад эдгээр нь зэгцлэгдчих юм бол олон улсад бол санхүүжилтийн их үүсвэрүүд бол хангалттай байгаа. Бидний ойлгож байгаагаас арилжааны банкнууд дээр ч гэсэн санхүүжилтийн их үүсвэр хангалттай байгаа боловч энэ тодорхой стандарт дүрм журмууд нь шаардлаганд авч чадахгүй болохоор арилжааны банкч тэр нөгөө хувийн хвшил аж ахуй нэгж иргэн ч гэсэн зээл авахд хүндрэлтэй байгаа. Тэр асуудлыг шийдэх нь бидний зорилго.